За сайн байцгаана уу? Орой мэнд хүргэе. За. За тэгэхээр та бүхэндээ амлсан хэлсэн ёсороо орон сууц захиалгын гэрээний талаар одоо бас нэг товч мэдээллийг одоо бас хүргье. За тэгэхээр нийгмийн эдийн засгийн одоо энд хүн цаг үед одоо барилгын тал буюу одоо гүйц тал за мөн захиалагч иргэдийн үед өнөөдөр асуудал их тулгарч байна. Шүүхтэр маргаанууд их явж байна. Орон сууц нь ашиглалтандаа орохгүй байна. Ашиглалтандаа одоо өгөхгүй байна ч гэдэг юм уу, тийм үү? За энэ маргаанууд их байна. Тэгэхээр ялангуяа манай иргэд өнөөдөр өөрсдийн одоо нөөц боломж болцсондоо тааруулаад аль болох шинэ орон сууцнд амьдарч гад орчих гоод байдаг. За төлбөрийн уян хатан нөхцлөө бодоод замуудыг үтцээ хараад одоо хүүхдийн сургууль зэрлэгээ хараад автобус унаад илүүр хоршоогоо хараад ингээд орон сууц захиалдаг. Гэтэл цаг хугацаанд ордгоо тийм үү. Тэгэхээр өнөөдөр зөвхөн иргэд бас хохироод байгаа юм биш ээ. Өнөөдөр бас барилгын одоо компаниуд буюу гүйц талуудаас бас хохирч байгаа. Тэгэхээр олон жил туршлагатай барилга барьжсан компаниуд бол бас нэг арай учиртай байдаг. Хурд группээс гэсвэлээ тийм үү. За ер нь ганц хоёр барилга барьчихсан дөнгөж барилга барьж эхлэх гэж байгаа ч гэдэг юм уу компаниуд эрсдэл бол өндөр байдаг. Тэгэхдээ ажил олсон асуудлууд бол мэдээж одоо гардаг. За тэгэхээр нэгдүгürt одоо барилгын компани уралсан одоо энэ дүнхэлтээ хийх хэрэгтэй, эрсдлээ тооцох хэрэгтэй. Тэгжээж гэрээндээ одоо хизээ байрыг ашиглалтанд оруулж улсын комист хүлээлгэжгүй, иргэнд хизээ хүлээлгэж өгөх. Энэ хугацаагаа тооцох хэрэгтэй. Эдийн засгийн тооцоо мөн сайн гарах хэрэгтэй. Тэгжээж цаг хугацаа төлбөрийн асуудлаа бас ярих хэрэгтэй. За тэгээгүй өнөөдөр барилгын компаниуд мөн адил банкус за хувь иргэнээс ч гэдэг юм уу гадна дотноос өнөөдөр өндөр хүүтэй зээл авцсан байдаг. Эдийн засгууд бас хямралтай хүнд байдаг. Иргэдийн хувьд мөн адил хэцүү байдаг. За бас л өнгөтэй хөвтөө нөгөө л нэг одоо хөдлөх хөрөнгүүдээ банкус санхүүгийн байгууллагад үнэлүүлээд ингээд барьцаан тавиад зээл авцсан байдаг. За мөн одоо хувь хүнээс бас иргэнээс өндөр хүүтэй зээл авцсан байдаг. Гэх мэтчлэн. За ингээд нөгөө байраа хүлээх хоорондоо түрээсэн байраар амьдардаг. За ах トゥ хамаатан саднуудаа хин нэгнийдээ зарим нэг бүр ажлынхаа байран дээр сүрх байраа хүлээгээд ингээд амьдрах тохиолдлууд байдаг. Одоо хүнд муугаар хэлүүлээл хэрүүл уралтай. За гэтэл барилгын компани энэ эрсдлийг ерөөсөй ойлгохгүй байна, тооцохгүй байна. Барилгын компани хэдий эрсдэлтэй байгаа ч гэсэн иргэд бас цаанаа маш их эрсдлийг тооцчихж одоо энэ орон сууцыг хүлээж байгаа шүү гэдгийг. За тэгэл иргэд бол гадна дотн одоо ойрхоноо Солонгос улсад одоо ажиллаад 5-3 цаас хураасан мөнгөө одоо ингээд урьдчилгаа олоод өгчдөг, байр нь ашиглалтандаа ордгоо тийм үү. Гэх мэтлэн асуудлууд үүсээд байна. За тэгэхээр энэ эрсдлээс хэдүүлээ одоо яаж гарах вэ гэж. За яг бодит амьдрал дээр өнөөдөр хэдүүлээ бодоод үзээ л та. За энэ хуулийн зүйл заалт энэ гэрээг уншдаг хүн ер нь бараг байхгүй. За барилгын компаниудын хуульчид нь за гэрээгээ бэлдээд нөгөө менежертэй борлуулалтын албанд өгчдөг. Нөгөөдөл нь ч гэрээгээ хагас туу бас мэддэг. За нөгөө хуулийн үг хэллэг нарийн ширийн одоо тэр хуульсан ойлголтын иргэд мэдээгүйс болоод ингээд гэрээгээ гараас зураад ингээд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээний харилцаанд орчдөг. За тэгэхээр ялангуяа энэ дөнгөж барилга эхэлж байгаа, барилга гүйцэтгэж байгаа 2-3 жил одоо ажиллаж байгаа ч гэдэг юм уу, ерөн зүгээр энэ барилгын компаниуд дараах асуудлуудыг одоо тавьмаар байна. Тухайн барилгын компани хуульчид зөвхөн гэрээгээ бэлдээд өгөх биш. Эрсдэл гарсны дараа, учирсны дараа гарч ирэх биш. Гэрээгээ тайлбарлаж өгөх хэрэгтэй байна. Гэрээгээ. За тэгэхээр одоо энэ барилгын компаниуд борлуулалтын алба гэж байгаа. За тэр борлуулалтын албан дээр нэгдүгээр одоо байр сонирхоод ороод ирсэн хүмүүстэй эхлээд та энэ хан дээр байгаа одоо мэдээлэлтэй танилцаарай гэж одоо хэлдэг ч юм уу тийм үү. За тэрэн дээр юу аах вэ? Барилгын компани дараах зүйлүүдийг одоо ингээд бичээд хан дээр үлгцсэн байвал зүгээр байна. Нэгдүгээр тухайн барилгын одоо компани одоо улсын бүртгэлийн гэрчилгээ нээж өгдөг. Захирал гэж ямар хүн байна? За үйл ажиллагааны чиглэл нь юу байна? За нэгдүгээр хоёрдугаар тусгай зөвшөөрлөл нь. За ямар одоо дэд гэрээлэгчдэр хамтарч энэ барилга манд баригдаж байгаа юм. За барилгын материалууд нь ямар одоо материалуудаар баригдаж байгаа юм. За мөн гэрээний мэдээлэл байж байдаг. Тэндээс тодорхой заалтуудаа одоо ингээд тайлбарлаад ингээд хэлээд өгчдөг. За гэх мэтчлэн энэ мэдээллүүдээ хан дээрээ үлгчмээр байна. Байр сонирхсан иргэд тухайн одоо тэр төлбөрийн уян хатан нөхцөл дэд үтцээ харж байгаа. За мөн тэр компанийнхаа одоо тэр туршлагч гэдэг юм уу тийг бүх мэдээлэл хараад ингээд гэрээний асуудалтай ордог. За тэгэхээр гэрээн дээр одоо дараах зүйлүүдийг тусгамаар байна. Өнөөдөр барилгын талбай гүйц тал, за мөн иргэд буюу захиалагч тал.
За нэгдүгээр байраа сонгоцсон. За тэдэн давхар одоо тэдэн тоот өрөө давхрынхаа сонголтуудыг хийцэн. За тэр гэрээндээ тусгаж уу гэдгийг нэгдүгээр харах хэрэгтэй. За хоёрдугаар за алдангийн асуудал яригдана. За алдан бол 0.5 хүртэл гэж байгаа. Хэрв байр ашиглалтанд танд хүлээлгэж өгөх бол алдан над хэдэн өөр тооцож өгөх юм бэ гэж. За алдан торгуул хоёрын хувьд бол ялгаатай шүү иргэдэ. Жишээ нь алдан 30 хоногоор одоо хоцрорлоо гэж бодоход сая төгрөний та алдан авлаа гэж бодъё. За торгуул бол нэг удаагийн шинжтэй 2-300 мянгаар ч юм. Энэ хоёрын хооронд ялгаа байдаг. За тэгэхээр алдангүй байна уу, торгуул байна уу? Энийг нэгдүгээр харах хэрэгтэй байна. Байр ашиглалтанд одоо танд хүлээлгэж өгөөгүй тохиолдолд. За мөн одоо тухайн байр тийм үү? Барилгын хууль зааснаар одоо 3 жилийн баталгааг өгөх хэрэгтэй. Нөгөө барилга хийцэд. За энэ баталгаа хугацаа байгаа хэсэг гэрэн дээрээс харах хэрэгтэй байна. За метр квадратын зөрүү гэж байна. За энэ бол сүүлийн их асуудал дагуулж байгаа. Жишээ нь тухайн иргэд бол метр квадрат болгон дээр төлбөрийг төлж байгаа. За жишээ нь метр квадрат нь за нэг 4 сая 500-аас 7 сая 800 8 сая хооронд ч юм уу тийм үү метр квадрат болгоно. Тэгэхээр энэ зөрүүг сайн харж авах хэрэгтэй шүү. За нэгдүгээр, хоёрдугаар тухайн таны худалдаж авсан метр квадрат дотонд одоо төлсөн одоо байр чинь ерөө метр квадратын зөрүүтэй байна гэж та өөрөө бодох юм бол өнөөдөр барилгын компани дараах залтыг оруулж өгөх хэрэгтэй. Нэгдүгээр хэрвээ иргэн өнөөдөр тухайн одоо тэр метр квадрат зөрүүтэй гэж үзэхэд өөрийн зардлаар хэмжилтийг хийлгэх нь хэмжилт хийлгээд ямар нэгэн зөрүү гараагүй бол эрсдлийг өөрөө хариуцсан. За хэмжилт хийлгэх хэрвээ метр квадрат зөрүү гарах юм бол хэмжилт хийлгэсэн төлбөрийг барилгын компани одоо төлнөөч гэдэг юм уу. Тэр эрсдлийг одоо тооцож одоо төлбөрийг барагдуулна шүү дээ. Энэ заалтыг гэрээндээ оруулж өгөх хэрэгтэй. За дараа нь одоо энэ дийлэг байрууд одоо 8 баллын одоо газар хөлт тесвэртэй л гэдэг. За уучлаарай 8 баллын газар хөлт тесвэртэй байр өнөөдөр ер нь баг байхгүй. 5 балл 6 баллын газар хөлт одоо хөдлөлт болоход ямар айхтар одоо үзэгдэл болж байна. Гэт энэ одоо худлаа мэдээлэл болох хэрэгтэй. Энийг хүлээж авч улсын конорч гэсэн энийг сайн шалгаа. Үнэн мэдээллийг иргэдэд өгөө. За ингээд нөгөө байр хоорондын зай, нар үзэх. За тэгэл одоо нөгөө хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж. За мөн одоо авто зогсоолын асуудал. Доороо хідэн гаражтай, за гаднаа хідэн машин зогсоолт. Энэ болгоныг сайн шийдэж өгөх хэрэгтэй. За энийгээ сайн танилцуулж өгөх хэрэгтэй. За дараагийн асуудал би бүр бичээ та хүндээ бүр дистратаа ярих гэж бодоод. За ашиглалтанд орох хугацаа гэж ярьж байгаа. За энэ ашиглалт орох хугацаанууд өнөөдөр барилгын компани өнөөдөр эрслээ тооцоо, эдийн засгийн эрслээ, за мөн одоо энэ форс мажорын одоо энэ хүнд цаг үед тийм үү бараа материалууд бүгд одоо нэмэгдэлтэй үнээр орж ирж байгаа, цаг хугацаа алдаж орж ирж байгаа. Энийгээ тооцоолоод өнөөдөр иргэнд өнөөдөр байр хүлээж хугацаагаа тооцчихж тэр гэрээг бас хийгээч гэж одоо хэлмээр. За мөн одоо орон сууц хүлээлцэх актыг үйлдэх хэрэгтэй. Гэрээний хавсар тоолох хэрэгтэй. За одоо тэгэл нөгөө цонхноосоо эсвэл хаалгууд, шал бэлта одоо обоо тааз юу гэдэг юм бүгдийг хүлээлцэх актаар хүлээж авах. Энэ бол гэрээний хавсар тоолох хэрэгтэй. За мөн одоо боршуур дээр нэг гой зураг байдаг. За яг ингээд барилга дээр очиод байраа хүлээж авахар шал өөр байдалтай байдаг. Нөгөө ногоон байгууламж байдгүй, зогсоол нь нөгөө гой зурган дээрхээс шал өөр байдаг. Зогсоолын хүртээмж муутай байдаг шүү дээ. Энийг яг төлөвсөн тэр төлөвлөгөөнөд аваад боршуур юм бас гаргаарай гэж одоо бас хэлмээр байна. За ер нь тэгээд иргэддээ одоо бас хэлэхэд өнөөдөр дэлхийн нийтээр өнөөдөр эдийн засгууд хүнд байдалтай байна. Өнөөдөр энэ бараа материалын үн одоо нэмэгдэлтэй үнээр маш их орж байгаа. Тээврийн зардал одоо айхтар үнэтэй байна. Цаг хугацаа алдаж орж иж байна. Яалчгүй барилгын компаниас бурууд гарах байхгүй. Тэгэхдээ өнөөдөр барилгын компанид бизнес хийж ашиг олж байгаа. Тиймээс ашгаа тооцох, эрсдлээ тооцох хэрэгтэй. Тэгжээж гэрээлэгч нартаа, захиалагч нартаа өнөөдөр тэр эрсдлээ тооцны үндсэн тэр хизээ байраа ашиглалтанд хүлээлгэж өгөх, метр квадратын зөрүү, за тэр барилгын чанар хийц бүх юмаа гэрээнд энэ болгоны детальчж оруулж өгөх хэрэгтэй. Тэгээгүйс өнөөдөр тухайн барилгын компани хуульчт нь зүгээр нэг гэрээгээ бэлдээд өгчдөг. Нөгөө хуульчт нь туршлагатайч хуульч байна, туршлагагүй хуульч байна. За тэрийг нөгөө барилгын компани менежерүүд нь борлуулалтын албан мэддэг, бараг дийлэх нь мэдхгүй. Ингээ буруу тайлбарладаг. Иргэдэж одоо тэрийг одоо тэр олго үг үсгийг ингээд хаагаад уншаад байдгүй. За байр хизээ ашиглалтанд орох. За бид хэдэн төгрөг төлөх юм байна гэдэг ерөнхий юм хараад нэг гэрээндээ гарав зурчих. Ямар нэгэн асуудал болонгууд нөгөө гэрээгээ хааж уншаад ингэдэм байх. Хуульчаа зөвлөгөө авъя гэд асуудал болсны дараа хуульч дээр очдог.
Мөн барилгын компани хуульчид асуудал олсны дараа гарч ирэх биш. Төлбөр нэхих биш. Өнөөдөр тэр байраа борлуулахдаа хамт тэр хуульчид нь суугаад иргэдэд өнөөдөр тэр байрны талаар мэдээллийг хууль зүйн талаас нь сайн тайлбарч өгөх хэрэгтэй. За та манайд л ийм эрх хэлж үүрэг хүлээн. За захиалагч тал ийм эрх хэлж ийм үүрэг хүлээн. За хариуцлага бол ингэнэ. Манайх цаг хугацаанд байр ашиглалтанд оруулалт хэдэн алдан төлнө. За мөн торгуулалт нь ингэнэ. За гэх мэтлэн одоо энэ гэрээний заалтуудаа ингээд бүр иргэн сайхан ойлголт тайлбарлаад өгч ирэл. Тэгээс үнэнд иргэд давхар одоо хуультай очиж илүү зардал гар цаг хугацаа алдах шаардлага байхгүй. За энийг одоо хэлье. За мөн хэрвээ одоо боломжтой бол өнөөдөр за бас боломж муутай бол хууль эзэнгээр бол иргэд бол хуулийн дагуу байр худалдаж авах бол хуулиараа зөвшөөрсөн байгаа. За хууль эзэнгээр байр авч болно. За аль эсвэл өнөөдөр улсын комисс хүлээгээд авчихсан. За үйл хөдлөлийн гэрчилгээ гарах боломжтой. За гэрчилгээ нь гарчихсан байрыг одоо яг энэ цаг үед юу н авч ивэл иргэдээ одоо юм зүгээр шүү. Тэгээс өнөөдөр азанд найдах бишээ. Өнөөдөр энэ барилгын компани хүнд байгаа яалчгүй. Ингээд зарим нэг одоо санхүүжилт нь одоо бас бүрддэггүй тийм үү. Гадна дотноос зээл авчдаг. За ингээд иргэдийн урьдчилгаа мөнгөөр ингээд санхүүжилтаа босгох. За ингээд нөгөө барилгын материалаа захиалдаг, нэмгэлтээ үнээр ороод ирдэг. За ингээд үнэ нэмэх асуудал гардаг. За ингээд гэрээ нь өөр хийгдсэн байдаг ч юм уу. За ингээд гэрээгээ шинжлэх. За нөгөө төлбөрийн асуудлаа нэмэн. За нэмэхгүй бол гэрээгээ буцаалаач, байрыг чинь буцаалаач гэдэг юм. За мөн одоо дээрэс нэг зүйл хэлэхэд хэрв одоо энэ төлбөрийг цаг хугацаанд төлөөгүй бол байрыг торгуулыг яах вэ? Шимтгэлийг яах вэ? Энийг анханасаа бүр протоколдож тухайн иргэн танилцуулж гэрээнийхээ хавсралт нь хүлээн зөвшөөрлөө гэдэг одоо тэр үг үсгийг заавал одоо барилгын гүйц захиалч талаас өнөөдөр тэр асууж гарын үсгүүл баталгаажуулах хэрэгтэй. За тэгвэл өнөөдөр шүүхтэр практик дээр өнөөдөр бодит амьдралдаа юу болж байгаа вэ? Цаг хугацаанд энэ барилгын компани одоо байрыг ашиглалтанд оруулж өгөхгүй байна. За ингээд мөнгө буцаагаад авах гэхээр шимтгэл одоо ингээд суутгах гинэ. За шимтгэлээ төлөөд авах гэхээр одоо биш ээ. Хэдэн сарын дараа өгнөх юм аа. Тэгэхээр миний хувьд бол маш хохиролтой байна. Хэрвээ би энэ байрыг одоо хүлээгээгүй байсан бол би энэ мөнгөө өөр одоо байранд захиалга өгөөр байртаа болчих байсан ч гэдэг юм уу. За энэ мэдчлэн асуудлууд их болж байна. За метр квадратын зөрүү, за мөн барилгын нөгөө баталгаа хугацааны асуулт гэдэг юм. Олон асуулт шүүхтэр маргаанууд явж байна. Тэгэхээр өнөөдөр сая түрүү миний хэлдэг зүйлүүд анхаарах хэрэгтэй. Тоон борлуулалтын алба өнөөдөр хуульчтайгаа ярьж байгаа хуульчтай суулгах. За тэр байр сонирхоод ирж байгаа иргэдэд тэр гэрээнийх талаарх зүйл заалт, эрх үүрэг, хариуцлага, хавсалт юу гэдэг нь бүгдийн сайхан тайлбарлаад ойлгуулж шилээ. Тэгээс иргэд чинь тэр болгоо мэдэхгүй байна. Хэрвээ үнэхээр одоо тэр өөртөө уншаад танилцаад хилээд яхад асуудал үүсчихвэл тэр бол иргэний буруу болж таарна. За тийм учраас аль талдгаа одоо ирээдүйд үүсэх эрсдлээс одоо хэн айлнгаа хамгаалж миний түрүү энэ хэлсэн зүйлүүдийг та бүхэн маань одоо гэрээндээ тусгаж өгч аль тал нь анхаарч байгаарай гэж одоо хэлийд. За ингээд ер нь орон сууц захиалгын гэрээтэй худалдаа авах гэж ч юм уу үл хөдлөх хөрөгтэй холбоотой бол яриул олон зүйл байгаа. За өнөөдөр бол зөвхөн орон сууц захиалгын гэрээтэй холбоотой товчхон та бүхэндээ хэдэн мэдээлэл өглөө. За дэлгэрэнгүй өнөөдөр мэдээллийг хэлэх гэсэн боловч одоо бас минут манаас их болчиход байгаа учраас та бүхэн маань нөгөө юмтээлийн дугаарлуугаа яриад цагаа аваад ингээд уулзаарай. За төгсгөлд нэг зүйлийг бас анхааруулад хэлчихье. За та утсаа авахгүй байна, хариу өгөхгүй байна гэдээ манай иргэд их гомдолж байгаа. Яалчгүй цагуудын хүмүүс авцсан байгаа учраас хүний хажууд бүдүүлэг зан гаргаад уцаар явах боломжгүй байдгийг шүү. Надаас зөвлөгөө авсан иргэд маань тэрийг маш их сайн мэдж байгаа. Хүн юм яриад би хажууд нь яриаг нь таслаад уцаар явах боломжгүй. Их эвгүй бүдүүлэг байдаг. Тийм учраас яг цагийн хүмүүстэй ингээ уулзаад байдаг учраас аль болох өглөө эрт та хүн маань залгаад ингээд цагаа аваад уулзаад зүгээр байдгийг шүү. За ингээд оройг сайхан өнгөрүүлээрэ хэдүүлээ удахгүй уулзцгаая. За баярлалаа.